Зэвцэн төгрөдөлөө beginning after the end боёо төгслийн дараахын эхлийн дараагийн бартар уулзаад бэлэн болжээ. Бичлэгэлгээс юм лайк болон subscribe дараад дэвэн болж өгөл доор харагдаж буй данс руу донешин илгээж бидний дараагийн контентыг илүү хурдан мөн чанартай болгох тал дээр тулцсан үзэж болно. Зөвхөн мөн ихийг үзэгчнэр мэдэх байх зураг номцом зураг номцыг сайт манга цагийн юм бэ. Эсвэл зураг ном аппликейшн гар утсан дээр суулган яг одоо бүртгүүлээд маш олон webtoon манга гих зураг номын цувралуудыг өндөр чанартайгаар хүлээж авч унших боломжтой. Тэгээд өөр нэг хэлээд байгаа юм байхгүй учраас цуврал руу орцгоё. Зөвхөн хөр төр чи ихэр ирүүдийн нэг болох Жасмины талаар ярьсаар байгаа дуустаа та. Одоо тэндээс зөрөгдүүлцгээе. Жасмины амьдрал дуусаад энэ удаагийн партиэр Артурын багахан хэмжээний өмнөх амьдралд нь болсон зүйл гардаг бөгөөд зураглал шууд л нэгэн кибер хотололтой битүү орчин үеийн барилга руу шилждэг. Тэнд нь хоёр хүүхэд хулгай хийж байгаа харагданаа. Нэмэдээ шар үстээр гэрээ болох манай гол дур. Тэр өөрийнхөө найзтайгаа дөвжөдөг бөгөөд найз нь Нико. Энэ хоёрын амьдрал нь мэдээж манай Артур шиг өмнөх амьдралдаа гэрээ гэдэг нэртэй байсан ба эцэг ихгүй өнчин өрөөсөн зөвхөн хулгай хийж л ам зогоодог байж л дээ. Тэр найзтайгаа хамт хулгай хийж яваад өнөөх бараа өгдөг хүмүүс дээр өгөхөр болно. Тэнийг халзан башка байдаг бөгөөд энэ хүүхэд сална гэж байхгүй. Чи найз авчирчээ. Тэр бараа зөвөрлөгөл туслахаар ирсэн. Хаалгахаа. Манай хоёрыг давуулаад ороход би төөл ном дэвтэр болсон газар байдаг ба энэ ч маби хүмүүс л байдаг юм шиг байгаа. Артур маань цаана бараагийн шинжилж байх хойгуур нэгэн ном олдог бөгөөд энэ номдэр нь ямар юуны тухай гардаг вэ гэхээр Кини талаар гардаг. Тэгээ энэ номыг нь уншаад байж байхдаа өнөөх мабийн толгойлогчийг халдсан нөхөр нь хөлсөл наад нам авч байгаа юм шүү. Энэ дугаа хүнээс хинэж мэддэг. Наан чин зүгээр л тоосон дарагдаад байгаа. Нэмэдэж өөрийнхөө сонирхож байсан номыг манай Артур аваад явдаг бөгөөд нөгөө хоёр чинь гадаа битөө борон дунд алгаж байхдаа Нико намайг яагаад авчирсан юм те? Чи ганцаараа хийчих байсан юм шүү. Хүй. Чи үнгөө ном авсан л үсттэй. Тэглээ чамд явах нь илүү хөвгөлтэй. Артур хэлэхдээ бидний ардаас хүн дагаад байна гэд. Эргээд харахад нь хоёр тамхины газарт нь байсан луугаар нь дагаж байдаг бөгөөд энэ хоёр төлөвлөгөө боловсруулдаг нь яг одоо баруун талын гудамжаар эргээд шууд л зугтан шүү гэд. Тэснийхэн дагуу манай хоёр зугтдаг бөгөөд хашаа давж байгаад манай хоёр гүүж амжгаа болонгуудаа нуугдахар болноо. Яг нуугдаж байсан газарт нь өнөөх хоёр нь гүүцэд хүрээд ирдэг. Дөрөвдөн өсөн нөгөө урт төстэй толон болохоор манай хоёрыг шууд л харангуудаа цохих гэж оролдог бөгөөд өнөөхөөс нь арай их юм болтойч Артур найзыгаа хойш нь татаж урдуур нь орж өнөөх залууга модоор цогтөг. Дэмэдэж л баг насны хүүхдийн цохилт энэ залуудтай юу болов тааж аваас. Ерөөсөө гэртээ жимтэй чаддгүй бөгөөд ядчихт нь Нико гэдсэн найз нь зүхтааж явахдаа өнөөх ханд авч явахад хөлөг хэмтээсэн учраас зүхтааж ерөөсөө чадахгүй. Артур үнийг нь харангуйтаа өөрийнхөө барьж өгч байсан өнөөхөл үнэт дэрднээс мөнгө төгрөгтөө уудаа харуулад та хоёр энэний ардаас л ирсэн биттэй. Гингүүтээ нөгөөдгөө бариа зугтахт нь ардаас нь өнөөх хоёр нь хөөгөр болж байгаа юм. Ингээ хөөж өвсөр байгаад манай Артур яг булан жагдгийн даван дээр нэг арга сэдэдэг нь доороо байсан хатаасыг өөрийнхөө гарны завсаар тавьжуулаад ардаас нь хөөж хамгийн ойрхон ирсэн залгүйх нь нөтрүүн зоож орхино. Дэмэртэ саяны хоёроос арай ч уу гэж мултарсан байдаг бөгөөд Нико нэзнэлэгтэй. Чи ийм учиртай хамт явсан шүү дээ. Чи өөрийгөө харсан ч болоосоо гэрээ. Чи халз дулааны хаад шиг л нисч байсан. Би юу хийснээ сайн мэдэхгүй юм. Бүх юм удаанаар хөдөлж галсан. За. Одоо явцгаая. Нөгөө эсрэхээс өмнө сэмхэн орох хэрэгтэй. Манай хоёрын энэ газараа амьдрдаг юм шиг байлаа. Өнөөх газартаа сэмээрхэн явж өдөл Грей, Нико. Та хоёр энд хальт руу идэрэж. Гэх хоолой сонсдог бөгөөд энэ хүн нь эрхлэгч юм шиг байгаа. Нэмэрт шилнийхэн дагуу ороод явхад нэгэн эмэгтэй байдаг бөгөөд би та хоёрыг шинэ хүнтэй танилцуулмаар байна. Сесилия. Та нар чацуу юм байна. Түүнд энэ тавийг харуул. Та нарын найз болно гэж найдаж байна. Зураглал Артурыг нүдээ нээж орон дээрээ сэрж угаар төсөөлдөг бөгөөд саяны болсон зүйл нь манай Артурын өмнөх амьдралын талаар зүвдэлсэн зүуд нээжээ. Өмнөх амьдралаа зүвдлээг уудсан байна. Артурын өрөөнд нэгэн залуу орж ирсэн ээ. Ирхмэ. Уулзалт болох газар тодорхой болсон. Вэрэн гэсэн таныг бэлэн болгохыг хүссэн. Гэсэн ард нь нэгэн гурван үйлэгч байдаг бөгөөд энэ гурван яг ямар төрлөөр орж исэн бэ гэхээр манай хүнийг хувцаалж уулзалтанд тэр бэлдэж байгаа юм. Гараад өөрийнхөө бэлдсэн хувцас өмсөд харахад нь Верион болон Алтир хоёр хүлээждэг бөгөөд энэ гурван маань хамтдаа уулзалтанд явахын гинэ.
Яг ямар уулзалтын бэ гэсэн чинь Бритрия буюу манай хийдийн өөдөөс одоо довтолж байгаа Алкария гизэлсэн нөгөө хийдийн төлөөлөгчт нь уулзахаар болцсон юм бэ нэлээ. Тэгэхээр одоо зурвал дээр харагдаж байгаачлан иймэрхүү өнгөстэй манай Артур Чулуунагийн дээр гараад нөгөө хоёр нь өөрсдөө нэг бөмбөлгөн дотор явахаар болж байгаа юм. Өргөдөө явж явахдаа чи зүгээр Артур зүгээрээ Чулууна. Би ихтэй одоо болтол нэрээрээ дууд болгоод тасаагүй байна. Тэгэхээр өвөө нь болохоор лууны нэр хүнд чухал гээд Артурыг ааваа гэж дуудгаа болио гэсэн байгаа юм. Одоо тэг ингээд луу ээжээ одоо ийм нэр хүндгүй нэг дорой хүн төрлөختнийг ааваа мааваа гэд арай их хүндлээд байгаа юм шүү гэд. Тэр нь бол Чулууна цааш та Артурыг шууд нэрээр нь. Эдопус хэлсэн сүүлийн бэлтгэлийн өтөр Индрат намайг дуудсан. Би тэднийг намайг гайхшруулж дууссан гэж бодсон. Тэгтэл чамайг Майра ихнэрийг минь таних байгаа гэдэгт итгэлтэй байна. Сайн байна Артур. Чи Майрагаас зовломж аваагүй байсан бол бүтлгүүдэх байлаа. Майрыг хараад гүн цочролд оруулсан. Индрат эзний хэлсэн сүүлийн үг миний хийсэн бүх зүйлийг эрэлзэх дүргсэн. Чамайг энэ зөвлөгөөг санаж явна гэж найдаж байна Артур. Зөрөлдөж манай гурван маань цааш өрлөж явсаар хэдийн уулзах газартаа ирсэн бололтой. Бараг ирчихлээ. Надад хамгаалтгүй уулзаж болох юм шиг санагдсан хэвээр л байна. Энэ зорилгоч бидний эсрэг юм хийвэл надад оролцох хэрэг гарч ирнэ. Гэхдээ Бретрагийн хийсэн зүйлийг бодохоор эрлэг засуураг үржилт оруулна. Мутант бий болгондоо бүр хөлөг онгоц. Би Агнараа хэр удаан үүний төлөөснийг төсөөлж чадахгүй байна. Энэ дайн түүний хувьд зүгээр л тоглоом шиг байна. Агнараа дайнд өөрсдийн биеэр оролцуулахгүй болохоор тэр шатрын хөлөг хөдлөгдөг авгаа гар болсон гэж өөрийгөө бодож байгаа. Тийм бол хэн бидний хөлийг хөдлөж байгаа? Чи Данийг өдөртөж байгаа хүмүүсттэй. Би шөндөө өөртөө тэгж хэлдэг. Чулууна, та хоёр бидэнтэй хамт явсч байсан дээр баг. Чулууна Артур дандан би ойрхон ногдож бай. Гэхдээ дан хэрвээ болох юм бол би чамайг өөрийн биеэр хамгаалах учраас тэр үед хамаг хориглох хэрэггүй шүү гэд Артур энэ хоёртой хамтдаа төлөөлөгч рүү н очих оруулж байгаа. Тэр ингийн нэг зарлагч биш бол та. Манай ингийн оромжинд 5 таймаар л. Бид зарлагчтай уулзна гэж бодсон юмсан. Та хоёрт ийм өрөг гүйцэтгэхээргүй дээ. Ингэж хэлсэнд чинь талархаж байгаа чи одоогийн байдлаар бид ийм өрөгтэй явж байна. Намайг сэлрээд гэдэг. Түүнийг уутаа гинэ. Тантай уулзах нэр төрийн хэрэг. Борлогод бид нэр Этопосын алдарт Асорогийн талаар их зүйл сонссон. Таны хэлэлцээрийн дагуу дайрахгүй гэж найдаж байна. Та нар тэгвэл би тэгнэ. Би эльф бөвөө ноён нэгнүүдэд яагаад энд байгааг мэдчих байна. Энд гайхамшиг түүгэрнэ гэдгийг мэдээгүй юм байна. Арт хөрлөө. Зөвхөн бид энэ хоёрын ямар зорилготой энэ ч хүрэлцэж ирсэн бэ гэхээр манай хийдэд зарын чанарыг хүргэхээр ирсэн байгаа. Ерөнхийдөө зарлалыг дамжуулахаар. Аль тэр хэлэхдээ би тэнд тийм ирэх гэж ирээгүйс хойш зурвсыг чинь сонсцгоо. Ойлголоо. Манай захирагч Декатины удирдагчдад ингэж хэлхийг хүссэн. Удирдагч гэр бүлүүдийг өгвөл амьд үлдэх эрэгтэй хүмүүст өршөөл үзүүлнэ. Өргөдүүлэн эсэргүүцсээр байвал манай айрам энэ төв дээр байгаа бүх хүний газрыг хөрснөөс арчина. Та нар наадах болцол гэж хэлээд байгаа юм уу? Наадах чинь туулгын шаардсан зургас байна. Та нар сонголт байгаад л зүгээр баяр. Санаа зовох хэрэггүй. Та нар ихний сонголтыг сонгол. Би толгойч нь тусгаалan зөөлтөн таслана. Гэт энэ наанаагаатайгаа чөтгөршиг сарайтай юм угаасаа нэг тийм хэрцгий бөгөөд чөтгөр гэдэг нь мэдэгдэж байгаа байхгүй юу? Ард нь байсан залуу хэлэхдээ биднийг энэ тулаан өдөө гэж явуулаагүй. Би тийм удаад тэгээгүй. Энэ зүгээр л ирээдүйнд болох дайны талаар өөх нөхөр зөвхөн санаалгах штеп. Чамд болон ач хүнд чинь өгч байна. Чамайг харж явахад би сайн гихчин зугаасч явна. Энэ үг нь Артурын дургу хүргэхэд Вирионы гар төрүүлээд түүнд хүрдэг гэж их хурж байна. Гэх үед нь Артур саяны хийсчдэгрийн нэг ивэр нь хугарсан байгааг олж хардаг. Тэр шууд санаанд нь Элиаг сэлмийг өгсөн дүр зураг нь харагдах бөгөөд чи вис юм. Гянданд өгсөн сэлэм өхөөс өмнө хавирга тас тулсан сэлэм. Чи юм уу?
хавирах таслуулсан гинэ. Би тийм хүн хэд хэд байсан да. Тэр хөөхөн бяцхан гэлпүү. Би мөн. Тэгээд юу гэж. Ингээд нилээн хорноор инээхт нь ард нь Вэрион болон чулууны хоёр уур авирахыг сануулна. Өөр хэлцэх зүйл байгаа юм уу? Эсвэл зарнал хэлэл гэж энд ирсэн юм уу? Та нар шийдвэртэй гарах 2 хоног үгүй. Декатаны хааны гэр бүлүүд тэр үед бууж өгөхгүй бол бид хариу өгч нь байгаагаар нь хүлээж авна. Завардаж Декатын твтер нь болохоор нэгэн томоохон гэр бүлүүдийг эднэр нь авнаа гэдэг байгаа байхгүй юу? Эдгээр яагаад нь томоохон гэр бүлүүдийг авах гэдэг вэ гэхээр томоохон гэр бүлүүд дээр судалгаа шинжилгээ хийж л нөгөө нэг байлаар туршилтын туулаануудаа болгох гээд байгаа. Яагаад гэхээр одоо Декатаны гэр бүлүүд чинь нэвдэж язгууртан гэр бүлүүд, хүчрэг гэр бүлүүд инээдрэг байгаа даа шүү дээ. Хамгийн тайти мэдхээр Flame Sword гэдэг одоо Жасмины гэр бүл шиг иймэрхүү гэр бүлүүдийг одоо ингэ зүгээр өг гэж энэ хэлцээрээр хэлж байгаа. Зэмэртэж манай гэдэд 2 хоногийн хугацаа өгөөд тусдаа өөртөө замаа өгөр болно. Чи түүний ойртохыг сонссон ч болоосай. Би бүр түүнийг алмааргүй санагдсан гэж түүнийг амьд байлгаж ойрлуулах гээд ойлгож байгаа үсттэй. Гэсэн үгийг нь Мартур сонсонгуудаа шууд л нэгэн дайралт хийдэг бөгөөд гайхалтай. Хүүхэд гэхэд хөөрхөн мэх. Таны талбар дээр чамайг хэлсэн ядан хүлээж бай. Гэсээр өргөдүүл энэ хоёрыг орхиод яваад өгнө. Зөрөглөл Тэсси болон түүний нөхдөр шилж нэ. Тэрээр манайгээд өргөдүүлэн өөртөө ажид болох Данжина цэвэрлээ явж идэг бөгөөд Тэсси ихэр өрөөдийн нэгэн дээр нь очиод энэ хав цэвэрхэн болох тохиж байна уу? Тийм юм шиг байна. Энэ хаалгын хуваа хоолц болохоор бүгд удаан ажиллаж байгаа. Сайнэр бодвол бидэнд гараа бохирдуулах хэрэг гарсангүй. Та хоёр хүний дараа яг юу хийх юм? Бид дараагийн дэнжин рүү явахаас өмнө Кисайрос руу очиж нөөцөө бацаана. Цаанаа ихрээрүүдийн нэг нь болох дуурдэн нэгэн ханны юм зогсон байдаг бөгөөд энэ хан нь нилээн бусдаас өөр бүтцтэй маагад ангаагаад байж явахт нь гинтэл өнөг хан нь хагарснаа дундаас нь маш олон мангасууд манаа хэд рүү дайрдаг. Бүгд л бэлэн байлтай орон эндээс бүгд гарцгаа гэсэн ихрээрүүдийн тушаалаар бүгд л тэндээс гарах гэж хоорондоо тулдаж байдаг бөгөөд ээлжилжээрээ нөгөөдүүл нь хитрхи олон учраас баригдаж кёгөрсээр байдаг. Даруу санаандгүйгээр нэг дарилнаар оногчтой бөгөөд Тэсси түүнийг аврах гэж өөрийн зангуугаараа нөгөөдүүлээ чинь саадулж байгаагаар ихрээрүүдийн нэг нь дээрээс нь ном сумаар алдаг. Удалгүй тэр хоёрлог хүртэл нэгэн дайралд орж ирдэг бөгөөд Артур яаж ийм олныг ганцаараа хэлсэн юм бол гэсэн Тэссигийн бодлоор үргэлжилнэ. Новш гэж альвэ гар минь хөдөл. Ингээд даруус чинь урдаа нэг ширхэг гоблиныг жаж чадахгүй байхад нь өнөө гардан тулаандаа мэрэгсэн огт түүнийг аварнаа. Төөргө ягаад гэж энэ даруус чинь гар хөлөө ингэж турдан хүлээж чадахгүй байгаа юм бэ гэсэн чинь Артурын хийсэн зүйлээс нь болоод байгаа юм байлээ шүү дээ чаавас. Тэсси энэ байдлыг нь харангуйтай энэ хоёр үс толдож чадахгүй юм чинь өөрсдөө цэргүүдэд дагуулад гар хаалга руу зүхтааш бай үлдсэн хогор нь ихэр ирүүд болон миний бие та хэдэг хамгаалах болно гэд үлдсэн ихэр ирүүдийнх нь ээж тараас нь нөгөөдөлж устгаж эхэлдэг. Яг нэг хамгаалтандаа ороод ээж тараалан устгаж байхад даруус нь гинтэл нэгэн гоблин дарагтай бөгөөд өнөөхийг нь авраад эргээд дардал өнөөх ном сумтай бүсгүүч чинь яг нэг мангасын өмнө зогсож яг л зурвал дээр харагдаж байгаачлан ийм зүйл болно. Зөрөглөл Артур тэргээд яг өөрсдийнхөө нутагтаа эргээд ирж байх бөгөөд та тэдний саналыг авч хэлцэхгүй юм бооцтой. Үгүй ээ. Яаж тийхгүй. Гэхдээ хэрвээ тэд нар хэлсэн үгэндээ хөрөл олон гэмзэмгүй юм аврагтана. Өөрийгөө болон гэр бүлийн золиослоход хэтэрхий том хэрэг байна. Артурын зөв. Этофус хүртэл аюулаас хол байх боломжгүй болно. Шинэ үеийнхэн үлдсэн асууран руу дайрах цаг хугацааны ил асуудал. Мэдж байна. Миний сонголтоос болж үүсэх бослогыг би тиймч таадаг хүлээж авахгүй. Та бүх хүнд хэлэх гэж байгаа юм. Итгэл маш эмзэг байдаг. Арай хийж олд автагч амархан алдна. Өдөртөгч хүмүүсийг итгэлээ даах ёстой. Тэдний ямнасыг бооцоо болгосны дараа тэд нар надад их эрэг итгэх бол та тэдэнд хэлнэ гэдэг хүмүүст үгүй хэлье ирэх үгэн гэсэн үг. Тэд нар өдөртөгчөө золиослохыг сонгол яах юм? Хаан нь хүмүүсийн төлөө сонголт хийдэг үе өнгөрсөн. Энэ дэнд бүх хүн хамрагдана. Дэм болохоор тэгэд ч гэсэн сонголт хийх ёстой.
Өргөдүүлэн Артур болон Чулууна тагтан дээр гараад ирсэн байх бөгөөд. Яг доохон талд нь Элийн нэгэн бандийн өмнө зогсож байна шүү. Тэгсэн өнөөх банд нь өөрийгөө ёстой язгууртан гинэтээр амар өвчрэг гэж байсан чинь Элигийн холбоо болго өнөөх том бавгаач нь өнөөхөө чинь өөрийгөө шидчих нэ. Ард нь Артур хүрээд ирчихсэн байх бөгөөд ахыгаа хараад шууд ивэрнэ. Одоо дүүн яг яагаад ичээ байгаа вэ гэхээр нөгөө Алдэрийн хэлснээр ордны хамгаалтанд байгаа хүмүүс нь энэ юм байхгүй юу чаваас. Тэгээ бүгд л Артурыг ирсэн тэр гайхан хажуудаас нь ширдэ зогсдог бөгөөд ер нь манай Артурыг мэдхгүй язгууртан гэж Декатийн твд байхгүй юм гинэ. Эли өргөдүүлэн нэг зүйлийг хэлдэг нь та нэг зүйлийг болиулах хэрэгтэй байна. Юу юм? Аавч хоёрыг. Тэгэд дайнд орно гэсэн. Артур дүүгийнхээ хэлсний дагуу аав ээжийнхээ өрөөний өмнө зогсож хэсэг болгоширдаг бөгөөд ер нь л манай аав ээж хэрвээ туланд орох юм бол онлын хувьд ашигтайч гэсэн амнаас эртэлд оруулан урд игрийн тулдна гэдэг нь хэдэрхий байж боломжгүй зүйлээ гэд ялтчгүй аав ээжээртэй санаа зовсон амтан аав ээжийнхээ байрлаж би өрөөнд нь ороод надад үнэхээр юу ч хэлэхгүйгээр тоо хоёр дайнд явахын талаар бодож байсан юм уу гэхэд тийм ээ ядаж та хоёр ээлийг том болтол амиа эрсэлт оруулахгүй байж болохгүй юу? Вэрэн командлагч Элийг том болох хүртэл байж бай. Эсвэл чамайг ярих хүртэл хүлээгээ зөвлөсөн ч гэсэн. Намайг энд ирсэн болохоор Кенет явахаар шийдсэн гэж бодохгүй байна. Яагаад? Аав нь хэлэхдээ эхрээрүүдийн нэг болох Хелингээс шууд зурус ирсэн бөгөөд өчигдөр Гянданд гинтийн дайралт болсон гэдэг. Артур шууд энийг нь сонсон цочирдож үгүй ээ. Би өчигдөр тэнд байсан. Тэнд байсан бүхэл эстергийн мутантуудыг би алсан шүү дээ. Хананд нууц хаалга байж. Тэндээс их хэмжээний мангасууд гарч ирсэн. Эхрээрүүд залуу цэргүүдэд буцах цаг хожиж өгөх гээд ард нь үлдсэн боловч өнөөх адаан чинь ном сумтай эмхтэйгийн урдуур орж өөрийнхөө амийг золиосолсон болж таарна. Адам тэр амьд гарч чадаагүй. Үгүй тийм байх боломжгүй. Би тэнд өөр мангас үлдээгүү гэдэгтээ итгэлтэй байсан. Тэрийг мэдэх боломжгүй байсан. Хээлийн хэлснээр бол бусад хаалганууд хаалттай байсан. Ханнуу чамд мэдрэгдэх байсан бүх манаг хаасан. Бас хинч тулаан болно гэж бодоагүй. Хөөрхөн ихэр өөр хэдий тогтоох гэж байсан гэсэн тэнцэн ганцхан Адамаас гадна өөр олон хүмүүсийн амнаас эртэлд орсон юм байна лээ. Артур хэлэхдээ болохоор хэдий Адамын хувьд би харамсалтай байгаа ч гэсэн зөвхөн Адамаас удаа дайнд явна гэдэг тэрийг зүйл биш үү? Би гимсэндээ яагүй. Цэргийн амнаас үргэлж аюулд орж байдаг. Тэглэж гисэн. Та хоёр дайнд орох бүрэн ирэх байгаа. Та хоёрыг явуулахыг боловлох хувь ээжсэн хэрэг байж болох ч гэсэн та хоёр хоёулаа амиа эрсэлт оруулах чинь хувь ээжсэн хэрэг биш гэж юу? Шаардлагагүйгээс гадна бодлохгүй үйл юм шүү. Ээлэд юу тохиолдох талаар бодоод үзэлтэй. Та хоёрын аль нэг нь өгөхөл тэр яах болж байна? Би яах болж? Хувь ээжсэн үнэ. Бас бидэнд болон та хоёрт гарч болох үр дагаврыг ч гэсэн мэдж байна. Гэхдээ энэ шийдвэр таавыгаа буруудах хэрэггүй. Би ихэр хэрүүдэд туслахыг хүссэн. Та дайн руу явмаар байна гинэ. Тийм ээ. Гэхдээ аав таныг өмнө нь болсон явдаас болж шид ашиглахгүй байхыг хичээдэг гэсэн. Яагаад заавал одоо гэж. Ээж нь Артур тайвшруулахыг сануулсан өөрийнхөө хажууд суу гэж лээд нэгэн зүйлийг хэлдэг. Бид хоёр чамд энэ зүйлийг зээж хэлж байгаагүй. Чамайг төрхөөс өмнө манад өөр нэг гишүүн байсан. Түүнийг Ленса гэн. Тэр надаас эсрэг хүн байсан. Шулуун шудраг шийдэмгий. Бид хоёр ямар нэгэн байдлаар сайн зогтдог байлаа. Тэр ихэр өрт орохоос өмнө алдартай бэхжүүлэгч байсан. Түүнийг манад орохыг хүссэхэд бүгд мэл гайхаж байлаа. Ихэр өрүүдийг Ленсагүйгээр төсөөлөх хүнд байсан. Тэр болон Адам хоёрын ч мөчрийг сайн олдог гэж лээ. Тэр Жасмины хүртэл инээлгдэг хүн байлаа. Харамсалтай байна. Тэр бидэнтэй хамт 2 жил л байсан. Осол гарахаас өмнө бид боломжгүйгээсээ бол сүрэг шавтын дарилтанд өртөж би хэлж чадхаараа бүгднгийнхэн шарахыг идгээсэн. Аав шиг чинь хүмүүст хурдан гэдэгт тусалсан. Хөл юм уу гарандаа шаргацсан зүгээр л хурдан идэгсэн. Гэвч Ленасагийн шархант нэвчсэн шавжны хор мааны төвтөн ойрхон байлаа. Хорон тархсан. Түүний мааны төв бүр мөсөн гэмтсэн.
Дээр дахиж манайгаа удирдах чадхааргүй болсон. Би аль чадгаа хийсэн гэж бодсон боловч би тэр шархыг хайгаагүй байсан бол иймч хорыг ядах юмгүй гарах байсныг сүгэлд болж мэдсэн. Би найзынхаа багийн хүний амьдралынх нь баяр баясгалан болж бүх зүйлийг болгосон. Ленса манай ашиглаж чадхааргүй болсныхан дараа дандаа тулаанд бадарлагаар хөхмөр байна гэдэг болсон. Тэр ганцаараа данжин руу явсныхаа дараа хийцээч хэрэгж ирээгүй. Энэ бүгд миний буруу. Би түүнийг идгээгүй байсан бол зүгээр байх байсан. Хүн болгоны амьдрал чинийх шиг сэтгэл тоглон байдгүй мартаар. Бидэн дээр сүртэй том гам шиг ирээгүйч удаанаар зүрх зүсэж өссөн. Бид түнд үнэхээр хайртай байсан. Би тэр цагаас хойш хүн гүнэл биш бол илүү дутуу шарах дээр жигтэй ажиллахаас айдаг байлаа. Би Адамын өхөөлө Ленсигийнхтэй адилхан бич гэдгийг мэдэн л дээ. Гэхдээ их хэрэгрүүд бидний төлөө хиждэн их юм хийлээд. Би ачиг нь хариулах цаг болсон гэж бодож байна. Үннийг хэлгээд чамаа ганцаараа тулдаж байгаад бид энд зүгээр хүлээгээд суух үнэхээр хэцүү байна. Тэгээд ээлээ яах юм? Та нар эргэж ирэхгүй бол Артур. Чи хичнээн хүчтэй байлаач хүн сул дорой байснаас болж өгдөг. Харин анхаарал сул рууснаас болж л өгдөг юм. Жин хувьд ч гэсэн ялгаагүй. Бид нар энэ дайнд өөрсдийн хувь нэмрээ оруулмаар байна. Эцсийн үр дүндээ энэ дайны зөвлөг бол ээлээ та хоёр дэрлэсэн мэд хүрч ирэх. Жиж гисэн дээг хэрэгтэй. Бид чамайг өөртөө бодсон шиг өсгөөгүй байж болох ч ээлээ чамайг хайртай ахаа гэж ярьдаг. Тийм болохоор сайн үлийн төлөө өөрийгөө зөтөлөх гэж ичрэх хэрэггүй. Бид энэ дайнд ялагдсан байлаач эргэж тулдах боломж гарч ирж л таар. Хүн өгсөн цагтаа жинхнээсээ ялагдана. Яагаад гэвэл тэгэх үед хоёр дахь гэж харж ирдэг. Энэ гурван яриаг өндөрлөг тийшээ хандхад гаднаас нь Вэрион ороод ирдэг бөгөөд шууд л тэдэнд анд нөгөөд чинь үгсэнтэй харамсалтай байна. Одоо амьд үлдгэсэд ирж байгаа. Манай гурыг дагуулan цаашаа өргөжлүүлэн ордны шилжилтийн хаалганы орд ирдэг бөгөөд тэнцэн амьд үлдсэн бүх хийл хүмүүс харагдана. Аавч өөр нэхэр ирүүдийнхээ нэгэн дээр нь очиж байдлыг асан үлдсэн хүмүүс нь хаана байна гэхэд бид нар зүгээрээ ихэр ирүүдийг имтлэхний хэсэг рүү авч явсан. Ганцхан. Ингээд яриг нь дуусгаж шимжаагүй байхад нь аавч өөр нь ихэр ирүүдийн нэгийг нь дагуулад ихэр ирүүрт орно гэдэг талаараа хэлэхээр явдаг. За энэ хүрээд энэ удаагийн партиг дуусгаж байна. Тэгэхээр та админ дараагийн партиг илүү хурдан авч үзэх юм бол лайк болон subscribe батархаа эзэж битгий мартаарай. Тэгээд та админ мэдэж байгаа бах манга цэгийн зураг номцыг сайт гэсэн холбоосоор ороод яг одоо beginning chapter дээр энэ зурлыг 180 дугаар chapter-аас нь өргөдөлөн унших боломжтой. Өнөөдрийн chapter маань яг 180 дугаар chapter-тай дууссан шүү, окей. Тэгээд энэ хүртэл үзэн дээр үнэхээр баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Өнөөдөр баяртай.